За амар юм байна уу? Мэдээ ямар амгалан байна уу? Амгалан байна уу? За хоёлаа чинь түрүүчийн дугаараар нэг айгуу гоё сэдв эхлүүлээд орчихсон байгаа тийм. Тэгсэн. Тэрнийхээ үргэлжлэлийг юу ярих гэж бодод өнөөдөр ярьлаа. Одоо чинь энэ бол толгомдод байгаа нэг том асуудал гэр бүлийн талаар. Тийм, гэр бүлийн талаар ярьж ирсэн. Эмэгтэйчүүд арчаагүй байна уу? Эмэгтэйчүүд арчаагүй байна уу? Тийм, яг гендер нэг хүн ярмаа байх үлдсэн. За, юу нэр болохоор би ингэж бодсон юм ба. Надад нэг тийм бодсон гэдэг юм уу, сурсан гэдэг юм уу нэг тийм онол шиг юм байгаа даахгүй юу? За. Тэр болохоор гэхдээ нийгмийн хувьд бол ингээд айгүй тийм эмзэг сэдв бохгүй бас тийм. Одооны нөгөө хим хэмжээ нэг хүмүүс сэтгэлгээнд бол айгүй эвгүүд өгч магадгүй. Тэр болохоор юм олон ихтэй ойлгох. Хоёр ихтэй бол гэдэг сайн яриад байгаа тийм. Хоёр за тийм ээ хоёр гэж ойлгож байгаа. Хоёроос олон ч гэж болно. Өөрөлдөл нөгөө юу гэхгүй. Дээр үедээ чинь амар олон ихтэй байж болоод байгаа шүү дээ. Тийм. Ер нь дорны хэсэг чинь тийм шүү дээ тий. Ер нь Исламын ч гэдэг юм. Японууд ч гэдэг юм уу тий. Японууд ч гэдэг юм уу, монголчууд ч гэдэг юм уу. Ерөнхийдөө бол байдаг. Одоо сүүлийн үед яаж чадсан гэхээр Европын соёл, Christianity соёл одоо ингээд нэг дэлхийд ноёлоод байл. Тэрнтэй холбоотой нэг бодлоо ингээд нэг хэрцэг байх ёстой гэдэг юм хүчээр нэг юм тулгуурлал гэж. Тэр нь өөрөө ингээд яг үндэ нэг талаараа алдаа гэдэг яг үндэ. Байгалийн өөрийнх нь жамыг, байгалийн өөрийнх нь тогтолцоог үгүй гэдэг ойлгож хараад байгаа. Тэгэхээр одоо таны юугаар бол одоо хүн чинь бас нэг амьдны нэг төр болохоор сүргийн тогтолцоотой болохоор олоолаа байхад зүгсэн үзэл санаа дэвшүүлж юм гэсэн үг. За яг нэг талаараа л гэж бод. Нөгөө талаараа бол тийм за яг Тэгвэл одоо за тэгвэл одоо жишээлбэл олон их нэртэй болдог гэж бодохоор шин юм арчаагүй ч юм уу те. Жохор нийгмийн толгойн шаардлага ч юм уу стандарт төрхөө хүчтэй байгаа штэ. Тэдэр нь их нэргүй үлдээд арай нэг гайгүй болцооны те. Хүмүүс чинь арай л их нэртэй болоод үлдээд жоохон тэгш бүс байдал гарч байгаа юм шүү. Тэгээд бас нөгөө талаар сайн надад юу гэж бодож ийн гэхээр нэг эмэгтэй хүнийг ингээд хайрлаад халамжлаад тэрийг ойлгоод гоё яаж жаргалтай амьдруулна гэдэг чинь өөрөө маш ухаан штэ. Тэгэхээр хоёр хүний ч юм уу хоёроос дээш хүнийг тэгж амьдруулж чадах хүн байгаа юу? Тий. Мэдээж хэрэг чинь зөв маш зөв асуулт. Өөрөөр хэлбэл нийгмийн өөрийнх нь нөгөө нэг харин ч эсрэгээр миний одоогийн үзэж байгаагаар бол одоогийн байгаа нийгмийн тогтолцоо чинь тийм арчаагүй дорой эрчүүдийг, арчаагүй дорой эмэгтэйчүүдийг бий болгоод байна гэж боддог байхгүй. Өөрөөр хэлбэл байгалийн шалгуур явагдах орон зайг үүсгэсэн. Дээр үеих шиг нэг дайн тулаа хийдэг ч юм уу тий. Эрчүүд нь ингээд тэмцэлддэг, эсвэл хээр яваад ингээд олон сараар чинь тэгээ явдаг. Магадгүй ангөрөө игээд явдаг. Тэр бүх нөгөө гадаад ажлууд байхгүй болсон. Бүгдээрээ нөгөө хоцор гэдэг юм дээр ингээд шавчингуудлаа эрэгтэй өмнө өөрөжтэй үсээ ингээд ижилт зүг болоо авчиж байгаа юм. Тэгээ энэ бүхэн чинь өөрөө буцаа юу гэж чинь хэрэг арчаагүй дорой эрчүүд нэг талтай. Нөгөө талтай гэр бүлээ аваа явах чадамжгүй нөхрөө ингээд арлаа явах чадамжгүй ийм юуны одоо явдалтай ч гэдэг юм уу тийм санхүүгийн чадваргүй сэтгэл зүйн докторгүй ийм бүхэлдээ эмэгтэйчүүдийн бүхэлдээ үе гарч ирчээд байна даа гэдэг байна. Надад болохоор ингэж бодож байна. Одоо шилбэл бид нар чинь дээр үед одоо утас гэж байх байлаа. Шууд холболт гэж байхгүй. Шууд хурдан явдаг байсан болохоор энийг аймарсан хүлээж чадах төвчээртэй юм байна. Одоо юу нь бол төвчээр гэдэг зүйл нь байхгүй болсон юм болоо гэж санагдлаа. Одоо тэгээд нэг чат хүчээл ч юм уу. Дээр үед ч юм бол захиаг сараар хүлээж байгаа шүү дээ. Тэгэхэд чи одоо нэг 2-3 минут чат хийх гэдэг ч анхаарахгүй. Нөхрөн цэрэгт яваад 3 жилийн хугацаатай лөө цаг өнгөлөө тийм зэрэг ялдахгүй байна жий. Тэгээд нөхрөн цэрэгт явцсан дөнгөж гэрлээд удааг байж байгаа явцсан. Тэгээд 3 жилүүд болчихсон. Тэр эмэгтэй бүлэгээл бичдэг. Нэг тийм сохиолт. Тэгээд тэр нөхөр ингээд хатгасаа хатгаал тэгээд нөхрөө хүлээгээл ингээд гонхраа тэгээд байж хата дуу музыкаа модер дуу ингээд хатаа хүртэл явдаг юм гэдэг тийм түүхүүд байдаг. Тэр бол цаанаа юу байгаа гэхээр ерөөсөө тэр нөгөө нийгмийн зохион байгуулалтын тухай асуудал ер нь яг үүндээ. Өөрөөр хэлбэл тэр эмэгтэй мундаг байгаа шалтгаан нь тэр эмэгтэйгийн ээж нь мундаг. Тэр эрэгтэй мундаг байгаа шалтгаан нь тэр эрэгтэйгийн ээж аав мундаг. Ерөөсөө тэгэнгүүт тэр хүмүүс мундаг байх шалтгаан өөрөө нийгмийн тогтолцоонд байгаа юм шүү дээ. Тийм ээ, нийгмийн шаардж штэ чи юм байх хэрэгтэй гэдэг. Одоо шийдэл эмэгтэй хүн болгох ухамсартай ч юм эрэгтэй хүн болгох ухамсартай
одоо гэр бүлээс гадуур харилцаатай байлаа гэж бодоход энэ буруу юм а гэдэг эмгтэн хүн болгодог шүү дээ. Тэр гарахгүй шүү дээ. Тэрийг гарвал ингэ жишээ та нар хараач гэдэг л тийхгүй шүү дээ. Тэгэхээр бас нөгөө талаа нийгмийн үзэгдэл. Тийм бай. Энэ бол ерөөсөө хувь хүний асуудал биш ээ. Манайхаа үнэхээр нөгөө та нар ингээд бие биенийгээ ойлгохгүй зовоод шаналаа, салаа, өстө хууралт явагдаад тэр үүдэлтийг мэдэрч байгаа бол энэ та нарын буруу биш. Бидний буруу биш. Нэгсэндээ энэ бол нөгөө нийгмийн бөгөөд өмнө гарцсан үр дүнгуудын үйлчлүүдийн үр дүн л болдог юм. Буцаад. Тэгэхээр энийг шийдэх одоо надад байгаа юм заргалгаа нь болохоор олон их нэртэй хуулийг баталчаал гэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо яаж шийдэх юм бэ? Харин тийм. За хамгийн ихний асуудлыг ярил л та. Эрэлт нийлүүлэлтийн тухай хуулиар ярих заяа. За. Ямар үед аливаа нэгэн бүтээгдэхүүн хямдхан байх вэ? Одоо олон Тийм. байх тусмал Хэмдэн тийм. Нэгснэ олоход амархан тийм. Олдоц ихтэй. Нэгснэ байж л байдаг бүтээгдэхүүн хамгийн хямдхан гэсэн үг. Бид нарт уг нь бол уух ус, амьсгалах, агаар, идэх хоол, орох оромж хамгийн үнцэнтэй зүйлс шүү дээ. Ялангуяа амьсгалах, агаар, уух ус тийм. Тэгэхэд энэ биднэрт байнгын олдож идэг болохоор бид нар одоохонд үнцийг мэдрэхгүй. Гэтэл яг цагаат хэмжээс ирэж сахарын цус үүсэж хүчээвэл одоо чи байгаа бүхний өгөөд нэг балга ус судалдаж авч магадгүй байхгүй. Чамд ингээ килограмм алтай хийжсэн ч тийм маа нэг аваа гэдэг тэр балга усыг авч магадгүй байхгүй. Яг бодтой үнцэн. Яг энэ шиг эмэгтэй хүн, эрэгтэй хүн гэдэг чинь хүн гэдэг чинь өөрөө хамгийн үнцэнтэй зүйл. Гэтэл энэ нийгэм яаж чадсан бэ гэхээр хамгийн өнөө зүйл. Зүгээр л гараад нэг захын нэг өдөртөө танилцах битээр нэг буудлаа. Ингээд явчихвал тийм. Эсвэргээрээ зүгээр л нэг залуу хамаандаа 100,000 төгрөгтэй 200,000 төгрөгтэй байж явах төссөн ихтэй бодлоо тавьж. Гэт ингээд ерөнхийдөө бол эрэгтэй хүмж төр эмэгтэй хүмж төр ямар ч үн цэн болчиход байгаа юм. Энэ юунаас болж байгаа юм гэхээр нийгмийн социологийн ухаан байна. За. Онлын үед яагаад вэ гэсэн чинь аливаа нийгэмд тухайн боломжлогт эмэгтэйчүүдийн тоо өсөх тусам эзлэх өн нийгэмдээ харилцааны эдлэг хувь нь өсөх тусам гэр бүлээс гадуурх харилцаа тэр замбраагүй байдал тэр бэлгийн өвчин гэдэг энэ юмнууд ингээд ихсдэв. Тэгэхээр ч одоо эмэгтэйчүүд олон байх тусмал асуудал гаргаад байгаа юм биш. Эмэгтэйчүүдийн хүрэлцээ их байгаа гэсэн. Нийлүүлэлт өндөр. Яагаад тэгэхээр хөдөө орон нутагт байгаа бүх эмэгтэйчүүд дотроо орж ирээ сурч байгаа тийм. Хөдөө орон нутагт баг ганц бие залуучууд үлдсэн. Энэ асар том асуудал. Залуучууд. Тэнцээ байгаа залуучууд эхнэр байхгүй, эхнэр нь байлаа гэж бодоход хүүхдээ хараа сумын өвдөр аймаг өвдөр ирсэн. Тэгээд энэ тэр нэг ганц бие эрэгтэй хүн тэнцээ юу хийж байгаа юм тийм. Амьдрал утгагүй байхгүй юу? Тэр ихтэй нэг талтай чадваргүй юм шүү эрэгтэйчүүд маань. Үгүй шүү дээ чадваргүй шүү дээ. Чи хамгийн чадвартай магадгүй хэрэгтэй юм шүү. Магадгүй нөгөө бэлгийн хязгаар нь бол хамгийн чадамж өндөртэй ч гэж тэргээр шүү. Тестостероны даавар өндөртэй, эрүүл чирэг те, арх уудгүй, хүүгийн шухан дагуулдгүй хамгийн байж болох мундаг хэрэгтэй ч гэж. Гэтэл бас нэг талтай тэг шүү гэж болохгүй л та. Бас архиудагч нөхдүүд байгаа. Эрэгтэйчүүд нэг талтай бас жоохон болохгүй байна л. Байгаа юм л та. Тэгээд болохгүй байгаа хүмүүс ч одоо тэгэл хоёр ихнэр аавна гэд мөрөөд татах шиг байгаа. Тэнгүүч нөгөө нийгмийн чадж байгаа чадвартай хүмүүс бүгд шуурна шүү. Тэгнэ. Тэгэхээр чи нөгөө мө чадваргүй ч юм уу нөгөө мө амьдад чинь тийм болох. Тэгээд хайдаг бэлтгэл. Тэгнэ гэсэн. Тийм. Тэг ер нь бол эмэгтэй хүмүүс миний бодож байгаагаар яах вэ гэхээр өөрөөсөө чадвартай тийм өндрөл тэмүүлэх байх. Тэгэхээр чин тийм хүмүүстэй л гэрлэж таарна. Тэгэхээр чин тэр хүмүүс олон их нэртэй болчиход олон хүнийг ингээд авч явж байгаа тэр хүний чадвар л та. Тэгэхээр нийгмийн ийм баланс ч юм уу тэнцвэр гэдэг зүйл алдагдчих юм л. Богино хугацаанд бол тийм үзэгдэл болно гэсэн. Өөрөөсөө хамгийн ихний паник гэж байгаа юм шиг тийм. Бүр энэ нэг бодлын тогтоол усны дотор байсан нөхдөд тахгүй ямар ч эволюц байхгүй байгалийн шалгалт байхгүй бодтой юм урам зориг итгэл үнэм шиг хүсэл эрмэлзэл байгалийн тэмцэлтэй байхгүй. Хит номж дараа гэж ярьдаг шүү дээ. Тийм төрлийн юм ингээд энэ юм чи бий болгоод болно ш. Тэгвэл тэр нь эргээд ийм өрсөлдөөнтэй болчихвол яах вэ гэдэг концепт байхгүй. Буцаад одоо байгаа нөхдүүд баячууд нь тэр олон их нэр авах л дээ. Яг үндэ бодтой урж авах муугаар ихэд угаасаа л тийм байхгүй одоогийн нэг юм. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд маань бүгд ийм янхлаг шигтэй болж тийм. Ерөөсөө нэг эрэгтэй мөнгөтэй, байртай, машинтай, нэг тогтмол зорилготой, өндөр мөнгөтэй тийм брендийн хувцас авч өгдөг, iPhone 16 Pro Max авч өгдөг. Ийм байвал тэр эмэгтэй хүн юугаас дийлэх бэлэн байхгүй.
Тэр чи яг нөгөө талдаа бас эмэгтэй хүн гэдэг чинь тий өөрөөсөө илүү зүйл хэлэх хэрэгтэй. Тэр чинь юу гэхээр өөрийгөө бүрэн аваа явцсан тийм чадамжтайг л харуулж байгаа юм л да. Тэгнээс бол мөнгөч болмоос хайшин. Тэггүй чинь одоо шигэл надад нэг цэцэг жаваад өгч чадахгүй ч юм уу. Одоо нэг тийм өөрийгөө яа гэж хийж надаар тэжээлэх гэдэг юм ч юм уу. Тийм хүн юм эмэгтэй хүн хэцүү шүү дээ. Гэтэ одоо л манай Монгол эмэгтэй зэрэг л аваад явж юм л да. Тэгэхээр эсрэгээр яагаад эмэгтэй хүн хоёр нөхөртэй гэж болох вэ? Эмэгтэй хүн хоёр нөхөртэй байж болохгүй гэж ярьдаг шүү. Ер нь бол яг тэрийг бол ярилцъя. Гэхдээ тэглээгээд шийдэл байгаа юу? Ямар юмд эргээр нөлөөлөх юм гэдгийг бол би харж чадахгүй. Зүгээр эрэгтэй хүн олон эхнэрийг авснаар тэр чинь яг жигнэсээ байгалийн шалгал юм гэсэн үг. Тэр эмэгтэй чиний хэлээд байгаа үнхээр төвлөр чадамжтай, арчаатай, халамжтай, мөнгөтэй одоо юу гэдэг нь тэр ирчүүд нь тэр эмэгтэйгээ хадгалж авч чим сайн байхгүй. Хоёр эмэгтэй, гурван эмэгтэйг хадгалж ивэл тэр бол сайн. Эсрэг тохиолдолд энэ бол ерөөсө богинохоо хугацаанд бүлэглэлийн гэж би харж байгаа. Эсрэг нэг үе нэг 20 жил, 25 жил максимум хугацаа байна. Тэрний ард дээр яах вэ гэхээр хүссэн хүсээгүй бүх ирчүүд чадамжтай болоод ирнэ. Тэрс байгалийн шалгалт өршөлтөх юм бол бүх ирчүүд чадамжтай болоод ирнэ. Бүх эмэгтэйчүүд яг цааш шиг юм ярих байхгүй. Би яагаад чинь хоёр дахь хэвчтэй юм бэ? Тэгэхээр хоёр дахь байхгүй бол тэр эмэгтэй хүн ч гэсэн аль бол өөр эрэгтэй хүнийг ингээд харна шүү дээ. Ганц бие байгаа эрэгтэй хүн тийм. Эсвэргээрээ гурван шалгалт нь явагдана гэсэн. Тэгэхээр нийгэмд байгаа энэ нөгөө тогтоол ус шиг юм их чинь хөдөлгөөнд оруулах боломж нь ийм боломж байна. Нэг удаа ойрын хугацаанд бид нар 20 жил 25 жил үгүй нэгэнд алдсан юм бол бид нар алдсан чигээр нэг удаа явъя зүтгэе. Энэний цаана юу болох юм гэхээр энэний цаанд гэрэлт ирээдүй байна гэж ханддаг. Тэрний цаанд хүссэн үсээгүй 10 жил 20 жилийн дараа охтуудын дараагийн бойжж байгаа хүмүүдийн охтуудын сэтгэлгээ, харилцаа, хандлага бүх юм сайжирчнаа. Одоо байгаа тэр нөгөө салаад байгаа гэр бүлүүдийн асуудал, одоо байгаа тэр олон өмчийн хүмүүсийн асуудал, одоо байгаа тэр болон бие биенийхээ хуурдаг, нэхэлдэг, гэр бүлээс гадуур харилцаа явдаг, халдварт өвчин авдаг. Энэ бүх заваа юмч байхгүй. Тэгвэл одоо юу ачих юм биш. Одоо ингэ таны хэлдгэр бол тэг ингээд олон ихнэр хавчилдаг нийгмийн асуудал байгалийн шалгалт явдаг гай гүнүүд нь л тэг гай тэнүүд нь явчих юм байл л та. За. Тэгэнгүүт нөгөө талаараа яаж юм тэгэхээр бас эргэлзээтэй байгаа байхгүй юу? Юунд эргэлзээтэй байгаа гэхээр нөгөө эмэгтэйчүүд чинь хоёр дахь гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй яг хоёр гурлаа амьдрах тийм одоо сэтгэлгээч гэх юм уу тийм юм байгаа юм. Тэр хүлээж авч чадахгүй. Байхгүй байж болно. Тэгсэн нь тэр бол жинхэнэ нөгөө дахиад тэр хүмүүс сонгох. Энэ чинь бид нар хүчээр тэр хүмүүсийг чинь сонгох гаг шүү дээ. Гэр бүлийг нөгөө нөхрөө сонгож байгаа шиг, эхнэр нь нөхрөө, нөхөр нь эхрээ сонгож байгаа шиг тэр хоёр хүн, тэр гурван хүн, тэр дөрвөн хүн хамтдаа тасан зогч амьдрахуугүй юу гэдэг бүх сонголт тэр хүмүүс өөрсдөө. Одоо шилэл юм аахгүй. Би энэ өртөгөө байлаа гэхэд би тагж чамд эхнэр авахгүй гэдэг чинь тэр авъя гэдэг л. Авъя гэдэг бол тэгэл чамайг хаяал магадгүй авъя гэж чадж байгаа хоёр эмэгтэйтэй сонгох. Яг тэр эмэгтэйчүүдийнх нь хүүхдээ л юм. Хүүхдээ одоо тэгэл аваалаа байна. Хүүхдээ ер нь бол дээр үедээ бол байсан систем баггүй юм. Одоо ч гэсэн байгаа систем баггүй яг үнэ. Одоо исламын орнуудыг мэдэн шүү дээ. Тэнд олон ихнэр хөлөвлөждөг тийм. Дөрөв нэртэй гэдэг. Албан ёсоор дөрөв. Ер нь бол үгүй. Албан ёсоор улсаасаа шалтгаалаад ер нь бол яг хуулийнхаа дагуу гэдэг шиг шигшний хуулиараа бол хидэж байж болох байхгүй. Тэнд айгүй гой бодыг олж харсан байхгүй хүмүүс. Би биш тийм. Тэгээд хүмүүс хараад энэ ер нь зөв нийгэм байна гэж харсан байхгүй. Тэнд өнчин хүүхэд алга. Тэгэхээр годомжинд гойлог гүйдэг хүүхэд, өнчин хүүхэд, хэн нэгний хайр халамжинд анхаарланд өртөөгүй хүүхэд гэж алга. Яагаад тэгэхээр хүүхэд болгоныг хэн нэгэн эрэгтэй хүн хариуцж байна. Эмэгтэй хүн болгоныг хэн нэгэн эрэгтэй хүн хариуцж байна. Хэн хэр хэмжээний хариуцлага хүлээж чадж байгаа тэр хэмжээгээр хариуцж байгаа. Тэгэхээр буцаагаад нөгөө хэр хэмжээний чадамжтай байгаа тэр хэмжээгээр л хариуцлага хүлээж байгаа. Хин ч нөгөө нэг тийм юуны гарын шүүс болдог гэдэг юм хэрэгтэй согтуурдаг гэдэг юм уу тийм ажил хийдгүү олсон мөрийг альтад алга болчдөг эсвэл хүүхэндээ алга болчдөг тийм хүнтэй хамт байхыг хүсэхгүй. Тэгвэл тийм биш тэр ихнэрээ хүүхдүүдээ аваад явж чадж байгаа нэгэнтэй яага хоёр дахь гэх юм бол амьдч гэхгүй. Сонголт нь байна. Гэтэ эн чинь бас нөгөө талаар одоо шууд Монголд
тийм чадамжтай хүмүүс миний бодлоор л маш цөөхөн байх. Мэдээж хэрэг зөв. Маш цөөхөн. Зөв. Тэгэхээр одоо ийм өвөр монголч гэдэг юм уу, хятадч гэдэг юм уу, тийм одоо гадаад орны хүмүүс монгол эмэгтэйчүүдийг суучих юм биш үү гар зов. Тэгээд монгол үлдсэн ирчүүчиг өөр тэгээд юу ч гээд нөгөө юм балаад гарч юм шиг. Мэдгүй наадах чинь бол би амдаа асуудал гэж бодож байна. Гадаад хүн монгол хүнтэй суухыг хөрчлөх гэж бид нар. Тэрний ямар нэгэн нөлөө үзүүлэх гэж шүү дээ. Гэхдээ ер нь бол зүгээр хөндлөнгийн асуудал гэж ядах гэдэг байхгүй. Яг үндэ монгол хүн хоёр бүлнээр авч болохгүй гадаад хүнтэй яг ямар хамаатай сайн тгүүлээд одоо нэг гадаад хүн орж ирээд 10 монгол хүн хамгаалж гэдэг тухай яриад байна. Тийм. Монгол иргэншил авсан тийм зүйлс байгаа шүү дээ. Аа. Тэдний дээр жинхэнэ мөнгөтэй орж ирэл. Одоо тэгээд гадаадын Монгол төгөх иргэншлийг чинь юу мөнгө аяга бууралдаг. Тэгэл бахыг хүмүүс ч юм уу гайд хүмүүс авч ирэл хоёр өөр байвчвал үндэсний дахлаа чинь өөр нөгөө талтай байх болж байгаа юм шиг. Аа. Тэрийг бас л ярих л асуудал. Ер нь бол байж болох хөлбөр. Тэгэхээр надад чинь анханасаа тэр хөлийг батлах гэдэг юм уу тийм. Тэр хүмүүсийн төвшөнд нь төлөөлөл бодох хэрэгтэй гэсэн. Нэг асуудал мөн байна. Гэхдээ нөгөө талаас нь болох талаас нь бас гоё ярих гаргаж үзүүлээ л та тэгвэл. Тэргээ болохгүй гэдэг талаас нь бодож байгаа. Жишээлбэл юм байна. Монгол улсын нийгэм өөрөө айгүй хүнд шүү дээ. Ажилгүйдэл гэдэг юм уу, эсвэл архитект гэдэг юм уу, эрчүүдийн амиа оролт гэдэг юм уу ингээд асуудал муудахгүй тийм ерөөсөө хаашаа л харуул битүү асуудал. Тэгвэл энэ асуудлыг шийдэх бас нэг талаар энэ полигами гэр бүл юм гэж утсан баггүй. Жишээлбэл бодъё л та. Одоо байгаа эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэл яагаад ийм доогуур байгаа юм гэхээр үнэтэй хараад байгаа байхгүй. Цэцэрлэг төвж чадахгүй, сургууль төвж чадахгүй, эсвэл өгсөн ч гэсэн ханаад үргэлжлээд дахин ороод ирдэг юм тийм. Эсвэл төвжирлээс болоод өглөө үргээд өчтдөг оройд авч амждаг. Гэх мэтлийн ийм асуудлуудаас болоод бараг л хоёр хүндэтний нэгэн шахуу гэрээр харах шаардлага болчиход байгаа байхгүй. Хүүхдүүдээ хараад. Тэгээд хэдэн жилийн турш тэр хүүхдүүдээ хараад гэртээ суудсан хүн нийгмээсээ тусгаарлагдаад дахиад нөгөө ажил хөдөлмөр эрхлэх нийгэм шиг нийгэмдээ буцаад хөдөлмөр эрхэлж өөрөө ашигаа бүрдэх нийгэмдээ үн цэнэ бүтээх энэ боломж нь хурдаад байгаа юм. Тэгвэл одоо 3 хүнтэй гэр бүлийг төсөөлөд үзтээ. Яг бодлоо л дадас хүмүүстэй аягүй харттай байж та өөрийнхөө юм хуваана гэдэг чинь орчин үеийн хүний болох капиталист нийгэм төссөн хөрөнгөний сэтгэлгээтэй хүмүүсийн хувьд л амар толгойд буухгүй байхгүй. Одоо нэг эмэгтэйчүүд юу гэж шинэ гэхээр би хайрлах гэж ирсэн. Намайг хайрлахгүй бол бараг тийм чоо феминизм ч юм уу феминистийн байхад эмэгтэйчүүдийг хүлээж аваад за хоёр ихтэй чинь өөр хүнээс зөв хайрлах гэхээр ерөөс толгойд буухгүй. Тэгтээ одоохондоо цаг нь болоогүй ч юм цаг нь биш байх гэж санагдчихэв. Тэгээ нөгөө талаасаа юу гэж хэлмээр гэхээр хоёр их нэртэй болно гэж эрчүүд маань хөөрөөлөх шүү. Тэгээд ясэмдэр бол нэхийг мастерчүүд гэнэ. Тэр хоёр нэртэй болж чадахгүй. Нэгээч олж чадахгүй байна. Нэгээч аврагдаад айтайхан авч явж чадахгүй. Өнөөдөр эмэгтэйчүүд тэг үнэхээр эрчүүд тийм амар сайн ч юм гоё болдог гэсэн мэл яагаад өрх толгоосоо ээжүүд ингээд нөхрөөш тэжээж гэн, үлгүүдээш тэжээж гэн. Тэгээд архины мөнгөж бараг өгж гин. Бараг зарим нь одоо үерхдэг залуугийнхаа хэрэглээний мөнгөж зарим нь өгж шин. Зүг. Би бас ингэж бодлоо юм. Энэ талаар нэг контент дахиад хоёлаа энэ подкастаас дараа. Тэр контентын дээр болохоор нэг нэгнээсээ гинжин хэлхээ байгаа шүү дээ. Логик сэтгэлгээ ингээ үр дагавруудын хэлхээ байгаа. Тэр хэлхээг нь би боддоор нь томоор нь зурлахгүй болохоор яг ийм асуудлуудыг бол хүмүүс үгсээ хүлээж авах нь ойлгомжтой. Нэг талаараа. Нөгөө талаараа яг төрөөнийх дээр чинь бол хэлэхэд буцаад эмэгтэй хүний үнц нь өсчдөг байхгүй. Өөрөөр хэлбэл одоо бүр ингээд эмэгтэй хүний үнц нь 0 унцсан байгаа байхгүй. Зодж ийсэн ч тэ хөөж ийсэн ч мөнгө өгөхгүй байсан ч гараар тавьж ийсэн ч тэр эмэгтэй хүнд өөр сонголт байхгүй байдаг. Буцаад нийгмийн үнэлэмж нь өөр. Ер нь л ийм л асуудал байгаа юм л да. Гайгнууд нь бүгд гэр бүлтэй төрүүлж юм байна. Харин гайтагийн тухайн асуудлаа түрхэн мартчихсан. За. Энэ нөгөө байгалийн шалгуурыг явуулдаг шүү дээ хоёлаа. За. Байгалийн шалгуурыг явуулахаар юу болох вэ гэхээр үнэгүй шивтчихсэн бараа авахгүй энэ өөр. За. Одоо нэг ч урсгээ зүгээр голд урсч идэг ус авахгүй. Хүснэ гүйжрээд утгаад уучдаг байхгүй энэ. Энэ үнэгүй байхгүй одоохондоо. Үнц нь муутай байгаа байхгүй. Эрэгтэй хүн эмэгтэй хүнийг хөндлөхгүй, эмэгтэй хүн эрэгтэй хүнийг хөндлөхгүй гэдэг гэсэн. Үнц нь муутай. Яг тэгвэл байж л гэдэг тий. Чам шиг юмнаас хална л гэдэг тий. Дараагийн зүгээр ингээ авчлаа байж тий. Энэ бол ингээд ерөнхий нийтлэг хандлага байхгүй. Тэгсэн чинь хоёулаа энийг юу ячаад зориудаар нэг өдлийн хүчээр эрэлт бий болгочихж байгаа. Хуурамч эрэлтийг бий болгож. Тэгээ хуурамч эрэлтийг тодорхой хугацаанд ингээ бий болгочихж байгаа.
Тэгвэл одоо яах юм гэхээр нөгөө болоод ирлээ. Одоо буцаагаад яах юм гэхээр нөгөө нийлүүлэгчсэн зүйлийг чинь үнц нь дахиад заагаад асуудаг. Эмэгтэй хүнийг үнэлэг нийгмийн үнэлэмж. Ирчүүдийн эмэгтэйчүүдэд хандах хандлага өснө. Буцаа гоё харьцсан. Сайхан харьцсан. Хүндлэн, хайрлан. Тийм бооз буцаад үнс өсчих. Гэтэ нөгөө талдаа бас ингэж болох юм. Нөгөө төр баян ч юм уу сатгалан ч юм уу тэр хүмүүс чинь олон ихтэй гэхээр нөгөө талдаа бас үнэлэмж унах юм биш үү? Юу юм? Эмэгтэй үнэлэл. Үгүй. Жишээлбэл одоо дунд давхар юм шиг юм уу те яг юм дундаж гэр бүлийн хүн. Одоо Монголд өнөөдөр байр авахд хэдэн жил болж авч байгаа билээ. Тэгэхэд одоо ганц их нэртэй байхад чинь хүүхэд хийдэг гарах. Хоёр байхаар тодорхой хэмжээний нэмэгдэнэ. Тэрийг тэжээж чадахгүй гэдэг асуудал. Тийм санхүүгийн нөхцөл боломж ирнэ. Орчин нөхцөл байгаа мó. Байгаа. Бүр нэмэгдэхгүй. Төрөө миний хальт ирсэн чинь наадах чинь л ирсэн байхгүй. Тэрс одоо хоёр их нэртэй нэг хүртэл гэр бүл бай гэж бодож гуруулаа. Тэр гурав нийлээд нэг дөрөв хүүхэдтэй ч гэдэг юм те. Бай. Дөрөв хүүхэдтэй байнгут өмнө нь яах вэ гэхээр тэр хоёр нийлээд хоёр хүүхэдтэй байл та. Ингээд дөрвөн ам бүлийг хин дижих юм гэхээр ганц аавын нурам дээр ирж байгаа байхгүй ачаа. Өөрөөр хэлбэл тэр ээж нь хүүхдүүдээ хараад цэцэрлэг сургуультын зөөгөөд хоолундыг хийхгүй болвол тэр явж чадахгүй гэдэг байхгүй. Хүүхдүүд нэг 10 хүрээд 12 хүрээд нэг жоохон өөртөө цэцэрлэг сургуультай явдаг болоод ингээд ирэхэд ээжийн оролцоо нэг энэ дээр нэг юм асуудал юм байна. байж байгаа. Тэгэнгүүт тэгжсэн чинь уруулаа болчингууд одоо яах юм гэхээр хоёр хүн дээр юуны 6 хүний орон зай орж ирж байгаа байхгүй. Тэжээх орон зай. Тэгэхээр энэ юу гэсэн үг юм гэхээр хоёр хүн хөдөлмөр эрхлээд үнц нь илүү бүтээгдэж байгаа байхгүй. Одооны яриад байгаа байрны лизинг гэж ганцаараа би зүтгээд 20 жил төлөх байсан бол хоёулаа зүтгэж байгаа байхгүй. Эдийн засгийн хувьд. Тэгээд дээр нэмээд тэр 3 хүн чинь хөдөлмөрөөр баалцж байгаа. Адилхан л нэг гэрийн л ажиллах байхгүй тэр чинь. Нэг гэрийн хоол байхгүй. Нэг хүн нэг л хоол юм те. 6 хонд хоолыг 4 хонд хоолыг тэр хэмжээнд зураг авах. Тэгээд энэ хөдөлмөрийн хувьд бол хамаагүй хөнгөвчлөгч тийм юм. Нөгөө ганц бие байсан юм хтэй байхгүй тэр чинь яг ингэ. Хоёр хүүхдэд ижээгээд ганц биеэрээ түрээсийн байранд хүүхдийн мөнгөөрөө баг амьдарч байгаа. Тэр эмэгтэй хамтарч байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ бол хин хиндэ ашигтай байна. Хин хиндэ ашигтай орон зай болж байна гэж жоохон болж байна. Тэгэхээр иймэрхүү концептээр авч үзэх юм бол эдийн засгийн хувьд энэ бүр ашигтай байна уу гэхээс биш ашиггүй биш ээ. Хүн амынхаа тоотоо бид нар харьцуулаад үзвэл хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс чинь тоо ингэж нэмэгдэнэ. Хөдөлмөрийн зах зээл дээр чинь шинэ ажиллах хүч орж ирнэ. Хүүхдээ хараад гэртээ суудаг гэсэн олон ээжүүд стрессийн тэр бухимдал, тэр түрээсийн дарамт, тэр эдийн засгийн асуудлууд, тэр нийгмийн харилцааны асуудлууд нь тодорхой хэмжээнд шийдэгдэх боломжтой байдаг. Тэгэхээр энэ талаас нь бас хангах хэрэгтэй гэсэн юм. Тэгтээ нөгөө талдаа ийм баг шүү дээ. Хойд ээжийн гар хатан батаг гэдэг шүү дээ. Тэнгүүд чинь нэг нь ингээд нөгөөхөө хүүхдийг аваад үлдчихсэн хэр чинь тэнд одоо ялгуурлан гадуур гаддаг ч юм уу яадаг чинь тийм юм болно гэж бодсон. Одоо хүүхдийг хүчрхийл Монголд бол амар шүү дээ. Хойд ээж нь хүүхдээ алдсан л энэ хойд аав нь хүүхдээ алдсан гин гэдэг ч юм уу. Тэнгүүд энэ талаар яах юм эмэгтэй хүмүүс чинь харин ч нөгөө өөрийнхөө хүүхэд биш илүү харгас хандаад бас янз бүрийн хүчрхийлд оруулах юм шиг нөгөө хүүхдэд арай илүү бага анхаарал тавьдаг ч юм уу. Нөгөө хүүхдийг яадаг чинь нэг нь ингээд ажил хийгээд мөнгө болоод нэг нь хүүхд тавьж гэсэн чинь өөрийнхөө хүүхдэд бүх юм авчихдаг байсан. Яах вэ? Тэгээд бол гэр бүлийн дотоод асуудал гэж үлдээ гэсэн үг. Бид нар тэгээ яах вэ тэр хүмүүс гэж очиод зодтолтон шалтгаанч тийм. Ер нь бол наадах чинь дахиад нийгмийн өөр нэг суур хүчин суур асуудал байна шаардсан суур хүчин зүйл. Тэгсэн доо тэртээ бүх хүмүүсийн нөгөө хүн байх боловсрол тотмог. Тэртээ нөгөө өөрийнхөө сэтгэл зүг change чадахгүй байгаа. Ер нь яах гэж амьдарч байгаагаа ч авлахгүй ихэнх хүмүүс өгöd амьдралын суур философи амьдарч байгаа юм. Тэр хүмүүсийн хувьд бол нөгөө антинлог шинж гэдэг юм уу? Тухайн үеийн мэдрэмж, тухайн үеийн сэтгэл хөдлөл, тухайн үеийн өөрийнх нь багаас суудсан травма, юм сэтгцийн асуудлууд, тэр асуудлуудаараа зүгээр илчиж байгаа хэлбэр гэсэн. Тэр бол бид нар байгаа. Саяны бол батлагдахтай хамаагүйгээр байгаа. Өөрөөр хэлбэл тэнцээ бид нар л харахгүй байгаа болохоос ш гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн хүчирхийлэл ийм асуудлууд байгаа. Тэгэхээр энэ бол холбоогүй хоёр асуудал гэсэн. Тэр асуудлыг бас шийдэх юм бол яг тусдаа нөгөө нийгмийн соёнгийн гэрлийн үйл ажиллагаа юм л явагдах ёстой л гэсэн юм. Тусдаа энэ асуудлаас бол тусдаа асуудал. Тэгэхээр одоо ер нь л тэр доод давхархыг эхнэрэг болт гэж санагдав. Тэгээд доод давхарх гэж яг юу яриад байгаа чи айгу муухай сонсогч л доо ер нь л. Монголчин ер нь хоёр гал давхархтай шүү дээ ер нь. Болно. Нэг бол улсаа танаад дээрэмдэд баяжсан баян давхарх.
тийм. Үгүй бол ерөөсөө бид нар буюу Хуами 97-8% ч гэдэг юм уу тийм. Ерөөсөө олныхаа тийм. Ерөөсөө байрны төрөөс гадаадд амьдраад ороод ирсэн нэг гарааны бизнес гэдэг юм уу? Эсвэл нэг 2-3 байр гэдэг юм уу тийм. Ингээд ер нь хавтгайдаа юм Монгол. Тэгэхээр яг тэр хэсэгт ихнэрэг болж байгаа. Гээгүй байраа. Ихнэргүй болохгүй шүү дээ. Нөгөө хүмүүс ч байж таа шүү дээ. Үнэхээр танай гэр бүл бие биендээ хайр цэцгэлтэй бол ямар нэгэн асуудалгүй бол та хоёр заавал 3 дахь гэх юм шаардлага байхгүй шүү дээ. Гэхдээ гэтээ эрэгтэй хүмүүс бол хоёр ихнэр авахгүй үгүй хүн бараг байхгүй хаа. Хуйлаа талентуулаад одоо хуйлаа дагмал гэл чадахгүй жис тэгэл дахиад нэг хүн аав тэг нэг дор хөрөж таарч тэг. Ер нь эрэгтэй чуцууд ер нь л зарим тооцоогүй шүү дээ. Тийм хүмүүс их зөндөө байгаа. Тэгэл юугаач мэдгүй хуйлаа дагаа хинэр аавна гэд нөгөөд нь зөвшөөрөх үү яах вэ? Бас эмэгтэй хүндээ бас маш их даван тэрж байгаа. Тэр шилбэл нөхөр нь жоохон тийм хүн байлаа гэж бодё. Амьдрал бүх юм авч явдаг. Тэгэд хүүхдийн тэжээ, өөрийг нь тэжээ, давхар ихнэрийн тэжээх үү бас тийм. Тийм шүү дээ. Ер нь бол сайн бохгүй наадах чинь. Өөрөөр хэлбэл миний харж байгаа бол бид нар феминизм, гендерийн эрхтгшгээл дөрөв жил угаар дээр бас ярьсан тийм баахан яриад идэг боловч яг үүндээ боддоо эрчүүдийн эрхийг хамгаалдаг юм гэж нэг ч алгаа. Одоо нэгснээр гэр орондоо ямар ч эрх мэдлгүй болсон тэр эрчүүд чинь үнэхээр амиа орлохоос өөр сонголт алга. Тэ? Нэг жавхаас өөр алга. Уурхад явж байгаа гээд нэг өдрийн өмнө гараад гадуур нэлээд зүтэн шоудаад нэг өдрийн өмнө төрүүлж ирчээд тэрийг хэлэхгүй байж байгаад маргааш нь орсон тийм байхгүй. Яагаад гэвэл тийм хэмжээнд тэр хүнийг ингээд нийгмээс тусгаарлаж чинь хувийн орон зайд нь халдаж чинь өөрийн гэсэн эрх чөлөө тэр хүний ер нь хүн байх эрхэнд нь халдаж байгаа. Амьд явах эрхэнд марг халдаж байгаа. Тэгэхээр тэр амьдрах эрхийг халдаад байгаа тэр баццсан гэж ярьдаг тийм өөртөө хүчрэг гэж ярьдаг. Тэр эмгтээчүүд ер нь бол цохилт авах хэрэгтэй байхгүй. Тэр хүмүүс бол сэтгэлгээний хувьд бол асуудалтай. Тэрийг өөртөө ч хүлээн зөвшөөрөхгүй мэдэхгүй шүү дээ. Нэг айлд ороод ирдэг. Тэнгүүд ингээд нөхөр нь галтгоогоор гүгээд хоол цай байгаад үгээд идэг. Эхнэр нэг чинь нэг ялхаас суучаад орж ирсэн зочинтой яриад идэг. Энэ бол ерөөс нийгмийн гажуудлаг. Үнэхээр муухай харагдсан тэр айл гэрийн ноён нуруу тий сүлдэх ямар одоо юу гэдэг тэр үеэр ярьж л гэж ярих байна. Гэтэл тэр нэг чинь цаанаа нэг эр хүн эмэгтэй хүн гэдэг юм концепт нөр байхгүй болчиход байна. Тийм л тийм. Тэр хүмүүст одоо бүр сайн гэж бодож. Тэр бүх дардагдж байгаа эрчүүдийн өмнөөс би дуу болон бол гэсэн. Нөгөө тал дардагдж байгаа юм эртэжүүд байгаа шүү. Бага. Тэр хүмүүсийг асуудлыг харин шийдэхин тулд энэ концепт байгаа шүү. Ер нь бол тэгэл эм шиг байх нь ерөнхийдөө нэг хэрэгтэй нэг юм тодорхой хэмжээнд гэр бүлийн хүрээнд те ямар нэгэн гажуудал байгаа учраас салалт их байна. Өнчүү хөвгтүүд их байна. Хоорондоо тэгэл хүмүүс нийлүүгүй салж ийн энд бид нар ухаан бол ингээд хагалгаа дутагдчихээн. Тийм. Батмнаас ч бол угаасаа 100% санал нэгтэй байна. Тэг нэг талтаа арчаагүй эргэжүүд байна. Нөгөө талтаас арчаагүй эмгтэжүүд байна. Тэгээд нөгөө сайн л зовдөг гэдэг шигтэй. Сайн тэгээд ойлгодог хүн л ингээд зовоол бүрх юм та хамаг очианы өмнө мөрдөр байгаа. Тэр хүн бас боломж бодож бас болох юм. Тэгтээс нөгөө талтаа асуудал байна. Тэгэхээр энэ асуултын хэрэг ерөөсөө сонсогчтой л үлдээ. Зөв тэгээд яг би дараа нь контент хийж өгнө зэ. Тэгэхээр энэ юу подкастыг сонссон хүмүүс маань тэр контентийг сонирхоод үзээрэй. Тэгэхээр миний буруу байвал те комментараа дамжуулаад бас ингээд өөртөө бас саналуудыг илэрхийлээд ингээд буцаад хариу өгч болно. Тэгээд хэрвээ хүсвэл та бүгд хүсвэл бид хоёр дахиад энэ талаар илүү дэлгэрүүлээд илүү судалгаатай те илүү бүр онол босоо одоо энэ барууны соёл нь яа тийм те дорны соёл нь яа тийм энэ исламын соёл нь яа тийм дээр үедээ монголчууд яадаг гэсэн ингээд энэ талын судалгаа мэдээллүүдийг ч гэсэн ерөнхийдөө бол оруулсан шүү. Гэтэ нэг талаас сонсоод ингээд зөв юм шиг бодож байгаа биш нөгөө талаа бас учир дутагдaltaй учраас талаас нь ярих хэрэгтэй. Гэтэ бас ер нь бол тэгэл хуваалцсан гэдэг чинь бас орчин үеийн бол тийм чанга сонсогдож байна шүү дээ. Гэтэ нэг үзчтэй үлдээ тэгээ хоёлаа дараачихаа дугаараар илүү сонирхолтой ярив. Болж байна. За тэгээд. За баярлалаа. Баярлалаа.